Энэ кинон дээр гардаг гайхалтай зэвсэг бол бүхнийг устгах хүчтэй. Тэр өөрийн ухаантай учраас хинээрч заалгахгүй бүхнийг устгах болно. Тэрний тулд програмчлагдсан зэвсэг л дээ. Бүхнийг хийж эхлэхийн өмнө бид дайсны зэвсгийн талаар бодож эхэлсэн. Тэгээд би үүнийг өөрийн гэсэн ухаантай хоёр талдаа эргэлдэг нэг тийм дийлдэшгүй үед байхаар төлөвлөсөн. Бид энэ зэвсгэнд юу байх ёстойг бодож эхэлсэн л дээ. Тэр өөрөөсөө маш их энергийг зарцуулан гарч ирээд итгэмээргүй зүйлсийг хийж эхлэх болно. Бидний бүтээсэн зүйлийн нэг бол эргэлддэг бөмбөгөн зэвсэг. Тэд хэд байх бөгөөд өөрийн програмын дагуу бүх зүйлсийг хийж бүхий л зүйлсийг устгах болно. Бидний залсан өнөөдрийн декорац дээр устгагч бөмбөгнүүд маань бууж ирэх болно. Ийм л болохоор өөрийн ажилдаа би дуртай л да. Зарим нэг хэсэг дээр найруулагчийн зүгээс ойлгохгүй график ажлууд гарч ирдэг учраас зураг бүхэн дээр хамт байхыг хүсэж байсан. Жишээлбэл хонглоор гүйж байгаа хэсэг гэх мэт хэсгүүд дээр жүжигчид маань юу ч байхгүй зүйлтэй харьцна гэсэн үг шүү дээ. Харин нэг хэсэг дээр зайлшгүй орлуулах шаардлага бидэнд гарсан л да. Тэгээд бид маш их гэрэл цацруулсан зүйл бүтээх шаардлага гарч түүнийгээ бид кинонд ашиглаж чадсан. Ингэснээр жүжигч маань илүү үнэмшилтэй байж харагдахаас гадна олон тал дээр давуу талуудыг та бүхэнд олгох болно шүү дээ. Та юу болсныг хараарай. Тэр залуус үнэхээр хийж чадсан байна. Кино үнэхээр сэтгэл хөдлөхөн болж чадсан гэж би бодож байгаа. Үнэхээр сонирхолтой. Энэ кино таны сэтгэлийг хөдөлгөн ялангуяа тэрхүү зэвсгэн. Та бүхэн заавал үзээрэй.